Бидний өвөг дээдэс 800-ны тэртээд Монгол хэмээх нэрийг дэлхийн дайдаар цуретуулж өрөндөр нэг холбосон амар амгалан хэм хэмжээг тогтоож явсан гайхамшигт түүхтэй. Монгол нэр бол монголчууд бидний амь амьдрал, сүр хүч, үрээ дуудлага билээ. Энэ бол Монгол. Монгол хэмээх нэр. Аливаа хүн уг гарлаа мэдэж, ураг удмаа таних нь тухайн үндэстний оршихуйн үндэс, нэгдмэл байдлын тулгуур билээ. Улс үндэстний нэр нь зөвхөн хэлний нэгж бус. Тухайн ард түмний түүхэн замнал, соёлын өв, газар зүйн онцлог, угсаа гарвал нийгмийн ухамсар, төрийн байгууллагын хэлбэр зэрэг олон хүчин зүйлсийн нэгдэл байдаг. Монгол үндэстэн, Монгол хүн, Монгол хэл бичиг, Монгол өв соёл хэмээн бахархах бүр Монгол хэмээх үг ондоошил болдог юм. Тэгвэл Монгол хэмээх нэр анх хизээ хэрхэн түүхэнд тэмдэглэгдсэн тухайд эрдэмтэн судлаачдын олон талд үзэл баримтлалыг нэгтгэн угсаа гарвалаа тодорхойлж өвлүүлэх нь өнөөдрийн зорилго. Монгол хэлээр бичигдсэн сурвалж бичиг баримтуудад Монгол хэмээх нэрийг нягтлж үзэхэд Монгол сурвалжууд бол маш олон янз тийм ээ. Одоо хэлбэр төрхөөр одоо цаасан суурьтайч гэдэг юм уу, хөшөө чуулганы бичээс, тамганы бичээс гэл ингээл ерөөсөө маш олон янз шүү дээ. Тэгэхээр энэ дээр онцлог юм бол монгол хэлний сурвалжууд бол бас их олон янзын бичиг үсгээр тэмдэглэгддгээр онцлогтой. Угуржин монгол бичгээс одоо худан монгол бичгээс авахуулаад одоо дөрвөлжин бичиг, тод үсэг гэл ингээд явж байгаа. Тэгэхээр энийг одоо манай судлаачид яг ингээд өөр өөрсдийн чиглэлээр судалж гаргаж ирсэн. Одоо бидний үзэж байгаагаар хамгийн анхны эртнийх нь бол одоо энэ Чингисийн чулууны бичиг гэж алдаршсан тэр 9 мэргэний чулууны бичээс тэр хамаг Монгол улс гэж гарч байгаа. Чингис хаан баруун тийш байлдан дагуул хийгээд Хорезм улсыг байлдан дагуулад буцаж ирэхдээ Бугс Сочийнхаа гэдэг газар Монголын олон ноёд хуралдаж тэнд хасрын хүү 9 мэргэн 335 олд онцныг одоо бэлэгдэж энэхүү бичээсийг бол бичсэн байдаг. За энэ бичээст анх тэр хамаг Монгол улс гэдэг хамаг Монгол улсын ноёд гэдэг энэ үгнүүд бол гардаг. Тэгэхээр судлаачид түүх бичлэгтээ бол хамаг Монгол улс гэдэг гэг бол Хабул хаанаас Амбага, Хотула, Чингис хааны үеийг хүртэлх одоо үеийг бол хамаг Монгол улс гэж нэрлэдэг. Монголын нууц товчон, монголчуудын угсаа гарвалыг тодруулах хамгийн чухал сурвалж. Монголын нууц товчоонд Монгол нэрийг 300 гаруй удаа хэрэгэлсэн байдаг. Тэгэл эндээс одоо хойшоо 17-гийн сонгодог сурвалжуудаа хүртэл ингээ бүгдийн түүхэд үзэхэд 1335 оны Чан Инжуийн Монгол хятад бичээст гэрэлт хөшөө. 1338 оны Жигүндэ дарагчийн хөшөөний бичиг. 1346 оны Монгол хятад бичээст гэрэлт хөшөө. 1362 оны Инду вангийн гэрэлт хөшөөний Монгол бичээс. Турфанаас олдсон Монгол бичгийн дурсгал. Алтан товч. Хаадын үндсэн хураангуй алтан товч. Хаадын үндэсний эрдэнийн товч. Эрдэнэ Монголын хаадын үндэсний их шар тууж. тэнд бол Монгол нэр ерөнхий хэд хэдэн утгаар яг улсын нэрийг бол зааж байна. Өөрөөр хэлбэл энэ Төв Азийн дэх шүндэрлэг энэ хангаа говьд төрөө байгуулсан тэр төр тусыг Монгол гэж нэрлээд явж байна. За тэгээд энэ нэр маань одоо Перлегой үзэж байгаагаар бол Чингис хааны үед тусаад Өгөөдөө хааны үеийг эхлэх хүртэл энэ нэр маань бол хадгалагдсан, үргэлжлэж хэрэглэгдсэн гэж үзэж байна. Дараа нь Өгөөдөө хааны үеэс энэ нэр маань бол их Монгол улс болж өөрчлөгдсөн гэж байна. Яа энэний гол баримт нь бол одоо Гүйг хаан Ромын папт захиа бичээс илгээсэн байдаг. Цагтл дээр
түүний дарсан тамганы тарц тэр. Их Монгол улсын далайн хааны зарлиг гэдэг гараад ирдэг. Бидэнд одоо боддоор одоо биетээр үлдээд байгаа тамганы бичээсдэр их Монгол гэж гарч ийн. Бидэнд түүхэн сурвалж чигдэр үлдээд байгаа тэр Монголын нууц товчон дээр бас их Монгол гэдэг улсын нэр гарч байна. Тэгэхээр бол энэ их Монгол улс гэдэг нэр маань бол ямар тач хааны тамган дээр байгаагаар хөдөлгөөнгүй нотлогддог. Их Монгол улсын Монголын эзэнт гүрний үеийн улсын албан нэр. За энэ нэр маань ч гэсэн хоошоогоо ер нь өөрчлөгдөлгүйгээр юан улс боломжлсон болтой юм шиг байна. Монгол хэмээх нэр хэлзүүн судлаачид хэлзүүн хувьсал нэрийн гарал авиа өөрчлөлтийн судалгаанд монгол хэл монгол бичгээр зохиосон судар бичгүүдээс гадна монголчуудын угсаа гарвалын тухай өгүүлсэн харь хэл дээрх судар ном нэлээд хэд байгааг тогтоон баримтыг нэгтэлж тодруулсан. Одоо дунд зууны үед хамаарах араб бүсгийн монгол хэлний толиуд гэвэл 7-8 толийг хүмүүс нэрлэж байна. Монгол хэлийг араб бүсгээр тэмдэглэж Монгол үг одоо ярианы хэлбэрүүдийг одоо мука металлада гэдэг бол жишээ өгүүлбэрүүдийг тэмцсэн байгаа монгол хэлний. Яг ийм дурсгалууд бол нэлээд олон байдаг. Судрын чуулган дээр бол яг хуу Монгол одоо чин шудрах сэтгэлтэй гэдэг ч юм уу тэр утгаар одоо саадай Монгол гэсэн ч юм уу одоо Монгол гэсэн энэ утгаараа хэлсэн бичсэн зүйл байна. Одоо шовэ панжгааны ч юм уу эсвэл одоо Акбарын Монголын ч юм уу энэ сурвалжуудад бол Девлетийн Монголч Монгол гэсэн нэрээр одоо улс Монголын төрч гэдэг юм уу энэ утгаар бол нэрлэгдэж одоо Монголыг одоо Монгол гэсэн тэр үгээр бол одоо цааш нэрлсэн ийм зүйлүүд байна. Энэ сурвалж дээр бол Монгол нэрийн тухай нэлээд хэдэн мэдээ байд. Нэгт тэн дээр байгаа нэг мэдээ нь бол одоогоос 2000 жилийн өмнө Монгол хэмээх овог аймаг хөрштөөгөө байлцсан тухай нэг мэдээ байдаг. Эндээс үзэх юм бол бидний энэ Монгол нэр тухайн үеийн монголчуудын аман түүхийн баримтаар төмрийн үйлдвэрлэлийн ихэнх үетэй хүннүүгээс бараг 500-600 жилийн өмнөх үетэй очиж таацдаг юм эртний нэр л дээ. Монголчуудын гол цөм өглөг болсон нэг хэсэг нь ас өглөө газар очиж сууж хагаад тэндээ 400 галжууд болоод өнөржөө осроод буцаж ирсэн нь түүхэн үйл явдал. Тиймээс энэ судрын чуулган тэмдэглэгдсэн эргүүнээ өмнө домгол түүхэн домгоо түүхэн үндэстэй гэж үздэг ба. Тэрэн дээр тэр одоо Нокосхийн хаан гэдэг юм уу хоёр овгийн тухай эсвэл хоёр хүний тухай ч юм уу үйл явдлууд гарч ирж байгаа. Тэрний тэр Кян гэдгийг бол Монгол гэж үгтэй холбогдож болох юм аа нэг хуулиар ч юм уу гэсэн бас тайлбарлууд бас байдаг. Сүүлийн судалгаагаар бид нар юу гэж үзээд байгаа гэхээр тэр зөвхөн нэг хэсэг л явсан юм байна. Үндсэн хүн ам нь бол Монгол нутагта төрөг уугрын бүрэлдэхүүнд ороод жоохон нутгийнхаа зүүн тал руу шахагдаад бүхэллэг бие даасан байдлаа одоо ахуй соёлоо бүрэн хадгалаад ингээ байж байсан. За тэгээд тэр улсууд маань хожим 11-р зууны үеихэд өөрсдөө улсаа байгуулад тэгээд одоо Монгол нутагтаар тэр олон ханилэг улсууд гарч иржээ тийм ээ. Тэрний нэг нь л хамаг Монгол шүү дээ. Сурвалж дээр нэг юм сайхан зүйл байгаа. Юу гэхээр бид Монгол гэсэн улс гэсэн нэрийн тухай Түрэг Персил дээрээ сайлаа шүү дээ. Монголстан гэл те. Монголстан гэдэг бол Монгол гэдгийг Монгол улсын ерөнхийдөө илэрхийлж байна. Гэхдээ сурвалжууд дээр Монгол тэлий буюу Монгол хэл одоо Монгол атыг Монгол адуу ч юм уу ингээд их олон зүйлийг хэлж байгаа. Монголчуудтай холбоотой бүх зүйл дээр Монгол гэсэн нэршлиг хэрэгжилж байна. Тэгтэл энэ нутаг дээр байгаа яг тэр ард түмнийг Монгол үндэстэн, Монгол угсаатан гэдгээр нь бас ард түмний нэрлээ явж байна монголчууд гэдэг. Дээрэс нь тэр энэ нутаг дээр байгаа хүмүүсийн хэлийг монгол хэл, монголчлох, монгол хэлээр орчуулах гэдэг юм уу? Хэлийг бас монгол гэж нэрлэж байна. За өөр юу ч нэхэр энд байгаа одоо юу гэдэг яг энэ Монгол нутаг дээр байгаа тэр ард түмний монгол дээр ярих ард түмний бүх соёлыг монгол соёл, монгол амдгай гэд соёлын онцлог болгоны нь монгол гэдэр тодтогч. Гэхдээ дундад зууны монголчуудын хувьд монгол гэхээр яг ямар хүнийг илэрхийлдэг байваа? Монгол хүн гэхээр ер нь ямар хүнийг ойлгодог байваа гэхээр судрын чуулган дээр нэг сонирхолтой мэд. Монгол гэдэг бол яг үгийн хувьд ийм тийм бай тайлбарлажээ. Гэхдээ монгол гэдэг бол монгол хүн гэдэг бол саад дэл гэж орчуулсан байна. Тэр нь юу гэхээр саад гэдэг нь энгийн, шудраг, жинхэнэ гэсэн утгатай. Дэл гэдэг нь бол зүрх сэтгэл. Тэгэхээр монгол гэхээр шудраг, жинхэнэ, үнэнч тийм хүнийг монгол гэж илэрхийлчихсэн байна дундад цанд.
Өөрөөр хэлбэл Рашид эдийн судрын цулгандаа бичгтээ Монгол хүн гэдэг бол шудраг унаж тийм чин сэтгэлтэй хүн юм а гэж тодорхойлж байгаа. Тэгэхээр бидний энэ нэрний цаана Монгол хүн гэж яг юу юм? Нэрний цаана Монгол нутаг өөрөө юу юм? Монгол соёл гэдэг нь өөрөө юу юм гэдэг бол яг энэ нэрэндээ бас хадгалагдчихдаг. Чингис хааны үеэс хойш 18-аас 19 дугаар 100 хүртэлх үеийн Монголын бичиг соёлын мэргэд монголчуудын уг гарвал өвөг дээдсийн түүхийг судар номдоо дэлгэрүүлэн бичиж ирсэн. Түүнд Монгол хэмээх нэр тасралтгүй тэмдэглэгдэж байгаа байдал өнөө хүртэл үргэлжилсэн байна. За тэгээд Монгол гэдэг нэрийн хөвсөл өөрчлөлтийг харахад бол исламын ертөнцийн тийм ээ. Нөгөө энэ үсэг нь голын нөгөө угийн энэ үсэг маань алга болчихсон. Монгол гэдэг хувилбар бол нэлээд бас газар авчихсан. Монголистан гэдэг. Тэгээ энэ Монголистан гэдэг нь бол энэ цагаатайн улсын нүүдэлчлэлтийн голдуу иргэдийг бол хэв маягтай амьдралын хэмээгтэй ард түмэд овг аймгийг бол заадаг байжээ. Гэтэл энэ нь явандаа бол хожмын одоо төрөг хэлтэн улсуудын сурвалж болоо. Тэгээд хожмын одоо судалгааны бүтээлүүдэд Монголстан нь өнөөгийн Монгол улсыг нэрлэх нэр болоод өөрчлөгдсөн. Монголстан биш харин Монголстан гэдэг нэрээрээ Монгол улсыг заах ийм нэршил болсон. Сурвалж төр бол Монгол гэсэн нэршлиг л хэрэгжилж байжээ гэж харагдаж байгаа. Гэхдээ энэ тэмдэглэгдсэн хэлбэр өнөө хүртэл бас ямар нэгэн хувирлага хатгалагдсан. Монгол гэдэг нэрийг дэлхийд алдаршуулсан хүмүүс мэдээ тэр Чингис хаан шүү дээ. Тэр ойлгомжтой. Одоо үндсэндээ бол Чингис хааны нэрээр Чингис хааны тэр бүх улсын түүхэнд тэр Монголын түүхийн нэг хэсэг заагдаж байгаа байхгүй юу? Одоо Ираны түүх заахад мэдээ Чингис хааны түүхийг заалгүйгээр явах боломжгүй. Хятадын түүхэнд Юаны түүх заалгүйгээр Хятадын түүх үзэх ямар ч боломжгүй. За ингэж одоо дэлхийн бүх өндөрлөгтний одоо түүх нь бол заагдаж байгаа юм л да. Тэр агуулгаараа бол Монгол гэдэг нэрийг бол харьцангуй хүмүүс түүхэн талаас нь сайн мэдж байгаа гэсэн үг шүү дээ, тийм ээ? Түүхэн талаас. Тэгэхээр энэ бол Чингис хаан гэдэг энэ Монгол гэдэг нэр бол ийм том брэнд болчихсон нэр. Бидний өвөг дээдэс 800-ны тэртээд Монгол хэмээх нэрийг дэлхийн дайдаар цорэтуулж өрөндор нэг холбосон амар амгалан хэм хэмжээг тогтоож явсан гайхамшигт түүхтэй. Монгол нэр бол монголчууд бидний амь амьдрал, сүр хүч, үрээ дуудлага билээ. Энэ бол Монгол. Монгол хэмээх нэр. Монгол хэмээх нэр дорн дахины хэлнэ. Хятад үсгээр, ханз үсгээр Монгол хэлийг ингэж авиачлан тэмдэглэсэн ийм сурвалжууд байдаг. Тэгэхээр энэ дээр бол бас л яг адилхан тэр Монгол гэдэг энэ язгуур маань явж байгаа. Яг л тэр хэвээр явж байгаа. Жишээлбэл Монгол гэдгийг Манхоо гэдэг юм уу, Манго гэдэг юм уу, иймэрхүү байдлаа явж байгаа. Гэхдээ Хятад хэлний онцлогоос бас хамаарат тэр Монгол хэлний тэр ил сүүлийн үгийн эцсийг бас дуудахад бэрх байдаг учраас ардлын энэ нөхцөл дагавартаа нийлээд Манхоо луун гэдэг юм уу, Монголын гэдэг юм уу ингээд явж байгаа учраас энэ бүхтэн байна юуг харуулж байгаа нэхээр ерөөсөө Монгол гэдэг үг бол сая хэлсэн анхуусан гарсан цагаас хойш хувирлтгүйгээр ямар ч байсан монгол хэлээр ерөөсөө ямар ч хувирлт өөрчлөлтгүй элдв одоо нөхцөл дагавар үсэг аваа артан залгасан урдан залгасан ийм үгээр явж ирсэн гэдэг бол онцлог харагдаж байгаа. Монгол хэлийг хятад үсгээр галаглан тэмдэглэсэн түүхэн сурвалж бичгүүд нь ихэвчлэн дундад 100-ны үед хамаарна. Монголын нууц товчоон нь хэдийгээр монгол хэлээр монгол бичгээр бичигдсэн боловч одоо бидэнд олдож эрдэм шинжилгээнд ашиглагдаж буй их нь хятад үсгээр тэмдэглэгдсэн монгол сурвалж. Монгол лун гэж одоо Монголын нууц товчоо гэдгийг монхолун гэж бас хэлж болно тийм ээ. Ийм маягаар хамгийн ихний үг нь бол монгол гэсэн үгээр хэлж байгаа. Өмнөх үеийн хятадын түүхчдийн судалгаа за тэгээд хятадын албан түүхэнд байгаа мэдээнүүдийг хараад ахаар
монголчууд бол яхахгүй тусдаа нэгэн үндэстэн, Монгол гэдэг нэртэй ийм үндэстэн. За яхахгүй энэ хятадын цагаан хэрмээс хойгуур за эрх чөлөөтэй гэдэг юм одоо чөлөөтэй малаа маллан за тогтсон ямар нэгэн газар суурьшдгүү нүүдэлэн аж дүрдэг ийм үндэстэн байна гэдгийг бол тухайн сурвалжууд, тухайн түүхэнд бол дандаа тэмдэглэсээр ирсэн. Яг Монгол гэдэг нэрээр тэмдэглэсэн нь болохоор манай эртний 4-р зууны үеийн Тан улсын албан түүхэнд бичиж тэмдэглэж оруулсан байна. Монгол шивээ буюу одоо Монгол шивээ гэсэн маягаар яа харахгүй тэмдэглэсэн байна. Яагаад шивээ гэд нэрлэсэн гэхээр тэд нар цухтаахтаа зүүн тийш очиод шивээ аймагуудад очиж суудсан. Шивээ аймагуудад очиж суусан учраас тэр шивээ аймгийн нэг гэж бодоод Монгол гэдэг нэртэй шивээ гэдэг аймаг байна гэл нийт шивээ гэдгийг тэмдэглэсэн байна. Говийн хойд биеэр тэгээд Хянганы нурууны баруун биеэр байгаа овг аймагуд гэх маягаар за шинэ Тан улсын сударт бол мөн л одоо энэ Монгол шивээ гэдэг нь өмнөх Тан улсын түүхээс илүү олон тоогоор Монгол шивээ гэдэг үгийг бичсэн байх жишээтэй. Зарим тохиолдолд Монгол гэдэг тэр одоо тэмдэглэсэн хан зүсгүүд нь өөр хэлбэрээр тэмдэглэгдсэн байх юм. Хятад үсгээр тэмдэглэгдсэн Монгол сурвалж. Монголын нууц товчон Хуа юи төл бичиг. Ажаа ширид соёргсон бичиг. Ирэнчин жамб тойнд өгсөн бичиг. 50 төмөр ноёнд буулгасан зарлиг. Төмний ноён Нэхлэгийн өчиг. Инх Тура баатрын бичиг. Хятад хан зүсгээр албан ёсоор хэрэгжилж байгаа үсгээс гадна 14 өөр хэлбэрийг бол жишээлбэл одоо гаргаж иж тэмдэглэсэн байгаа. Тэгэхээр энэ хятадын түүхийн сурвалжуудад ийм олон янзаар Монгол гэдэг үгийг тэмдэглэжсэн боловч тэдгээр олон хэлбэрүүд нь бүгдээрээ дуудлагын хувьд бол Монгол гэдэг үгийг төлөөлөн тэмдэглэжсэн ийм одоо бичлэлтийн хэлбэрүүд гэж үзэж болно. Тэгээ сүүлийн үеийн судалгаагаар бол энэ Юан улс гэдэг нэр ялангуяа Да Юан гэдэг энэ хятад үг бол их Монгол улс гэдгийг заасан энэ хятадуудад ойлгуулах зорилготой ийм яг ижил ойролцоо утгатай нэр юм байна гэсэн ийм судалгаанд хүрээд байгаа. Тэгээд Юан улсын үеийн Монгол хэлээр хөшөө бичээсүүдэд Дай өн хэмээх их Монгол улс гэдэг гардаг. Өөрөөр хэлбэл их Монгол улсыг бас Дай өн буюу Дай Юан гэж нэрлэнэ гэсэн ийм утга гарч байгаа юм л. Тэгэхээр ингээд үргэлжлээд явсан байдаг. Мэн улсын их үеийн бас сурвалжуудад бас л энэ Дай өн гэдэг улс нь тэр чигээр явж байгаа. Тэгээд үүнээс хойш ерөөсөө энэ бол их Монгол улс гэдэг нэрийг хятадуудад ойлгуулах зорилготойгоор ийм нэр өгсөн байна гэдэг ийм судлаачдын санал сүүлийн үед нэлээд хүчтэй гарч эхэлж байгаа. Монгол хэмээх нэр өрн дахины хэлнэ. За латин хэл маань өөрөө өрөндийн орнуудад 5 дугаар зуунаас түгэн дэлгэрсэн. Бидэнд одоо уламжлан өвлөгдөн ирсэн их сурвалжуудад монголчуудыг бол хүннүүчүүд гэдэг талаар нь мөн тэнгэрийн одоо ташуур, гисгэл гэдэг талаар нь илүү бичиж тэмдэглэсэн байдаг. Бас нэг онцлог зүйл байгаа. Энэ бол юу гэхээр татар гэдэг нэр, тийм ээ. Ер нь орон дахинч өрн дахинч монголчуудыг бол татар гэдэг нэрээр нэрлэх үзэгдэл бол түгээмэл байдаг. Энэ бол одоо тухайн үедээ 13 дугаар зууны үедээ ч бас тийм байсан. Жишээлбэл хар татарын Баясах багшийн орчуулсан хар татарын хэргийн товч гэдэг тэр судар. За энэ бол 1232 за 1235-аас 36 онуудад Монгол улсад одоо тухайн үеийн сүн улсын элч нар өөрсдөө хүсэлт тавьж Монгол улсаар аялсан элч нарын тэмдэглэл байна. Төргийн үеийн, уурын үеийн одоо бичгэн дурсгалуудад бол хөшөөний бичээсүүд тий. Гүлтээгний хөшөө, Бэлгийн хааны хөшөө бол том одоо хөшөөний бичээсүүд байна. Тэр хөшөөний бичээсүүдэд татар гэж тэмдэглэж байна. Тий. 30 татар, 9 татар гэж хоёр янзаар тэмдэглэсэн бичээсүүд байна. 13 дугаар зууны энэ сурвалжуудыг ялангуяа өрн дахины латин хэлний суурьтай энэ сурвалжууд тухайн үеийн элч төлөөлөгч нарын тэмдэглэлийг харахад бол энэ татар гэдэг нэр, Монгол гэдэг нэр хоёр ингэж хослолмол байдлаар бас явсан онцлог харагдаад байдаг. Татар хэмээх нэрийн гарал хэрэглээ нь Эртний хятадын сурвалж бичгээс ихтэй
13 дугаар зууны их сурвалжуудад монголчуудтай хольж хэрэглэгдсэн нь түүхэн жишээ юм. Харин Европын сурвалжуудад тар нэр томьёо түгээмэл хэрэглэгдэж заримдаа нүүдэлчдийг аимшигт хүч мэтээр дүрсэлсэн байдаг. За тэгээд татар гэдэг үг бол үндсэндээ зөвхөн монголчууд биш дорн дахныг нэрлэдэг ерөөсөн. Тэгээд татар гэж нэг дорн дахныг нэрлсэн нэг том юм байна гэсэн. Татарын тэнгис далаа гэдэг ингэ хвччихсэн. Тийм юм байж байгаа. Монголын нөлөө хит их байсан учраас ерөөсө дорн дахныг бол тэр чигээр татар гэж нэрлж байсан ийм одоо баримтууд бол байгаамаа. За яагаад монголчуудыг тартаар гэж нэрлэж ирсэн бэ гэхээр тэртээ 4-р зуунаас Монголын талаар, тал нутгийн нүүдэлчдийн талаар өрөндийн оронд мэдээлэл хомс байсан учраас өөрсдийн одоо их түгээмэл мэддэг скиф, кимер, тартаар гэх мэт одоо нүүдэлчин овог аймагуудтай адилтхан нэрлэдэг байсантай холбоотой. Гэгээн 4-р папын илгээсэн Плано ди Карпини бидний тартаар гэж нэрлэдэг монголчууд гэж онцолсон. За энэний цаана юу явж байгаа вэ гэхээр бид нар тартаар гэж нэрлэдэг байгаа боловч энд монголчууд хэмээх нэгэн одоо хүчирхэг овог аймаг одоо гарч ирж байна гэдгийг бол онцлон энэ түүхэн сурвалжид тэмдэглэсэн байдаг. Дорн дахинд мөн адилхан. Хятадууд бол татар гэдэг нэрийн одоо олон хувилбар ханзаар, солонгосууд мөн адилхан татар гэдэг байсан гэдэг ийм баримт байдаг боловч энэ монголчууд бол өөрсдийгөө хизээч ийм нэрээр нэрлээгүй. Гол нэр бол Монгол гэдэг нэрээр нэрлэж ирсэн гэдэг бол тодорхой байдаг. Ван Гогын монголчуудын тухай одоо тэмдэглэсэн нэг зохиол байгаа. Их Монгол улсаа байгуулад мөн одоо Хятад Юань улсыг байгуулсны дараагаас эхлээд Хятадын албан түүхэнтэх татар гэдэг нэрнээс ихээхэн жиргсэн гэсэн нэг үг байгаа. Тэгэхээр магадгүй тэр Монгол гэдэг нэрээр байх юм шүү гэдгийг тухайн үеэс эхлээд одоо Хятадын албан түүхэнд хүртэл оруулаад явсан байх магадaltaй гэсэн нэг ийм санаа гарч ирж байгаа. Хятадын Монгу гэж тэмдэглэсэн ханз 1230-аад оноос хойш ямар ч өөрчлөлтгүйгээр тогтмол хэрэглэгдсэн байдаг. Улс орнууд өөрсдийн дуудлагаар Япон, Мока, Солонгос, Монго гэж дуудаж байгаа нь 20 дугаар зуун хүртэл тогтвортой үргэлжилсэн байдаг. Тэгээд энэ хятад хэлний онцлог л доо үгийн эцсийн тэр ил үсгийг дуудахад бэрхшээлтэй байдаг учраас тэгээд Монгу гэдэг ийм ханзаар тэмдэглээд ингээд хөвсчихсэн. Тэрнээс нь энэ дорн дахны хэл рүү шууд аваад энэ өөрийнхөө дуудлагаар дуудаад ингээд явчихсан нэг онцлог байна. Тэгтээ орчин үе болж ирэхэд яаж юм нэхэр энэ дуудлагуудыг арай бас юу юм буруу юм байна гэдгийг ойлгочихсон байна. Тэгээд үүнийг яг монголчууд өөрсдөө юугд нэрлэдэг энэ дуудлагатай нь ойртуулах энэ орлогыг хийсэн нэг онцлог харагдаж байгаа. 1950-60-аад оны үеэс эхлээд эдгээр чинь өөрсдийгөө өөрөөр нэрлээд байна гэдгийг тийм ээ мэдээд тэрийг засаж одоо энэ гадаад үг тэмдэглэдэг катагана үсгээр монгол үг гэдэг засаж байгаа. Өөр Японд монгол гэдгийг энээс өөрөөр хэлэх ямар ч хөлбөр байхгүй. Өөрөөр ил үсэггүй энэ хэлэнд монгол гэж ирээр хэлэхээс өөр ямар ч боломж байхгүй. Ийм байна. За Солонгосын хувьд бас яг адилхан. 1950-ад 40-од онд Монголтой дипломат харилцаа тогтооход бол тэдний сонины хэвлэлд бичиг баримтыг хаар Монгу гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл ханзаныхаа дуудлагаар ил үсэг байхгүй байсан. Гэтэл явандаа ингээд сүүл рүүгээ умард Солонгосын бичиг баримтууд чи ил үсэг нэмэгдээд Монгол гэдэг болж эхэлж байна. 90 онд бүгд найрамд Солонгос улстай дипломат харилцаа тогтооход бас адилхан эхэндээ Монгу гэж явжгаад сүүлдээ энэ монголчуудаа харилцаад манайхан ч бас хэлсэн энийг одоо засах хэрэгтэй. Энэ бол хандсны чинь дуудлага байна. Ил үсгтэй ш. Тэгээд одоо бас Монгол гэж засчихсан байна. Дэлхийн бусад ард түмэн Монгол хэмээх нэрийг уг дуудлагаас нь ялэмгүй өөрөөр дуудаж бичих болсон шалтгаан нь тухайн ард түмний хэлний болон бичиг үсгийн онцлог, харь улсыг нэрлэдэг уламжлал, анх ямар хэлээр дамжиж тухайн хэлэнд нэвтэрсэн зэргээс хамаарч байсан нь нэгэнт тодорхой болсон. Энэ нэрийн цаана зөвхөн нэгэн ард түмний түүх бус, хүн төрлөختний соёл иргэншлийн өргөн хүрээний харилцаа, нүүдэл суурьшлийн зам мөр тодорч байна. Бидний өвөг дээдэс 800-ны тэртээд Монгол хэмээх нэрийг дэлхийн дайдаар цуурэтуулж
өрн дорныг холбосон амар амгалан хэм хэмжээг тогтоож явсан гайхамшигт түүхтэй. Монгол нэр бол монголчууд бидний амь амьдрал, сүр хүч, үрээ дуудлага билээ. Энэ бол Монгол. Монгол хэмээх нэр. Монгол хэмээх нэр дэлхийн газрын зурагт тэмдэглэгдсэн нь. Ер нь Монгол гэдэг нэр анх тэмдэглэгдсэн үеэс ахуулаад хэлбэрийн хувьд яаж хувирч өөрчлөгдөж өнөө хурцрвэ гэхээр үндсэндээ Монголиа гэдэг хоёр хэлбэрийн асуудал гарч ирнэ. Монгол гэдэг үгийн ээл үсгийн ард I, A дагавартай болсон Mongolian Европын хэлэнд нөлөөлөн Франц, Герман, Итали, Испани зэрэг орны их сурвалжид тэмдэглэгдсэн байдал ажиглагдж байна. За ие төгсгөл бол газрын зураг дээр их байна. Газрын зураг дээр их олон удаа ие гэж бичсэн, Монголиа гэж бичсэн нь бол Монгол орн гэсэн утгаар бичээд байсан юм байна. Энэ улсууд тэг аргач байхгүй дэрүүд Монгол улс гэж байгаагүй манжи үед. Газрын зураг хамгийн хөгжсөн үе чинь энэ шүү дээ. Манжууд одоо өөрсдийнхөө газрын зургийг гадных нэг цовцорж зурулсан, өрөндийнхэн хэрж одоо далай тэнгис эзэмшээд дэлхийн хэмжээний газрын зураг зурдаг болсон. Энэ газар зурх нээлтийн дараа л энэ дэлхийн газрын зурагч орчин үеийн хэлбэрээр жинхэнэ бодиттой утгаараа зурагдчихж байгаа шүү дээ. Манжийн үед бид чинь өөрийнхөө улсыг одоо бид манжийн үеийн Монгол улс гэж ярьдаггүй шүү дээ. Бид бол манжийн үеийн Монгол эсвэл манжийн үеийн Монгол орн. Яг тэр бид төр байхгүй тусгаар биш байгаа манжийн бүрэлдэхүүнд орсон учраас тэгэхээр Монголиа гэдэг үг бол би бол гэж ойлгодог. Энэ бол Монгол орн гэсэн санааг илэрхийлж байгаа юм байна. 1235-аас 38 онд Болгарын номлогч Сибирь хүртэл аялсан байгаа. Тэгээд энэ аяллахаа тэмдэглэл болгоод монголчуудын дайны талаарх Жулиано Ламтны тэмдэглэл гэсэн ийм гар бичмэлийг үлдээсэн. За энд анх удаа монголчуудыг Монгол гэдэг нэрээр нь дурдсан. Эртнээсээ л Монгол байсан. Бид өөрсдөө нэрлэдэг нэр нь яач байхгүй Монгол. Баримтаар бол Монгол, Монголиа гэдэг энэ хоёр хэлбэр аль нь гарч ирж байгаа баримтын үед төрүү байна уу гэхээр Монгол гэсэн хэлбэр болвол төрүү байна. Энэ одоо байгаа сурвалж баримтын хүрээнд бол бодиттой шүүж үзэхээр баримт бол тэгжил хэлж байна гэдэг нэг дүгнэлт биш. Энэ бол баримтын хэлж байгаа бидэд өгч байгаа мэдээлэл тийм ээ. Монгол хэмээх нэр эрт цагаас Монгол улс хийгээд монголчуудыг заадаг байсан нь өрн дорн хийгээд монгол хэлээр их сурвалжид архивын баримт дэлхийн газрын зурагт хэрхэн тэмдэглэгдсэн талаар хэл түүхийн эрдэмтэн судлаачдын шинжилснээр хөдөлжихгүй баримтаар нотлогдож байна. Архивын баримт дахь Монгол хэмээх нэр. За архивын баримтан дээр тулгуурлаж судалсан одоо Монгол нэрийн судалгаанд бол үндсэндээ төрийн албан хэрэгтээ улсын нэр хэрхэн тэмдэглэгдсэн талаар Монгол, Манж, Орос хэл дээрх баримт тэмдэглэгдснээр авч үзэхэд одоо 1674 онд бол монголчууд гэж нэрлэж ирсэн албан баримт бол байна. За 1720 оноос хойш бол ер нь гадаад Монгол гэдэг нэр орж ирж байгаа. За энэ нь бол одоо ер нь бол манжийн хэрэгшээлд монголчууд улс төрийн эрх мэдлээ алдсантай холбоотойгоор бол ингээд нэршил өөрчлөгдөж орж ирж байгаа нь бол одоо тодорхой харагддаг. 1742 онд Оросын цөх байшингийн бригадар комендант Якобиос түшээд хамд илгээсэн бичигт 1744 оны намар гадаад мужийг захирах явдлын яамнаас халахын туслагч Жанжин, Жүн Ван, Цэнгүүн жавт илгээсэн манж хэлээрх бичиг. За 1911 оноос хойш баримтанд бол одоо Богдхант Монгол улс байгуулагдсан үеэс эхэлж Монгол улс гэж олон улсад нэршүүлэх зорилгоор одоо улсынхаа нэрийг одоо бид нар тусгаар тогтносон Монгол улс болсон гэж бол зарлж явуулсан бичгүүд бас байдаг. Аливаа үндэстний түүх, мандах, уурах зам хуулиас ангид байдаггүйг хүн төрлөختний туулсан зам тойрвсон бүтээлүүд гэрчлэнэ. Тиймээс Монгол хэмээх нэрийн гарал утгыг тогтоохыг оролдсонгүй. Монгол улс,
Монгол улсын иргэнийг илэрхийлэхдээ биднийг тодотхон нэгтгэгч мөнхийн овог болсон Монгол хэмээх уугуул нэрд нийцүүлж Монгол гэж бичиж хэвшүүлэх нь зохистойг чухалчиллаа. Монголчууд бидний туулсан зам, бүтээсэн түүх багтам төдийгүй. Туулах зам, бүтээх түүх гэрэлтэй байх болтугай. Монгол хэмээх нэр. Шинжлэх ухааны үүднээс Монгол хэмээх угсаатны нэрийг тайлбарлахыг оролдсноос хойш 160-аад жил өнгөрчээ. Өнгөрсөн 800 гаруй жилийн хугацаанд бидний өвөг дээдэс чухам энэ нэрээр төр улсаа нэрлсээр бичлэг дуудлагыг нь ямар нэг байдлаар өөрчилж хувиргалгүй өдий хүрсэн байна. Өнөө цагт Монгол гэдэг үг нь Монгол үндэстэн, Монгол улс, Монгол хэл, Монгол бичиг зэрэг олон утгаар хэрэглэгддэг. Аз тэвийн төвд орших улс, түүний ард түмэн, хэл соёлыг илэрхийлдэг. Түүхийг танин мэдэх нь зөвхөн өнгөрснийг мэдэх бус. Өнөөдөр хэн болох ойлгож, ирээдүйгээ хэрхэн бүтээх ухамсарлах үндэс болдог. Өөрөөр Монголын ард түмэн гэж юунаас бүтэж байгаа нөхөр? Чи ямар хүнээр иргэн зэлгүүгээр би өөрийгөө Монгол хүн гэж бодож байгаа хэдэн сая хүн дэлхийд дээр байна. Тэрээс монголчууд бүтэж байгаа. Чи ямар хүнгээ асуухаар би өөрийгөө хятад хүн гэж хэлж байгаа хэдэн тэрбум хүн дэлхийд дээр байна. Тэрнээс хятад бүтэж. Орос хүн гэж хэлж байгаа хэдэн зуун сая хүн байна. Тэрнээс Орос бүтэж байгаа байхгүй. Тэгэхээр бид бол цөөхөлдөө харьцангуй зөв. Тэгэхдээ бид бол өөрөө нэг ард түмэн өөрийн гэсэн төртэй. За тэгээ өөрөө төрөө байгуулчихаараа тэр тусгаар ус хийж байгаа. Ийм л юм шүү дээ. Тэгэхээр тусгаар тогтнолыг ус цайг үл төр юмс таадаг. Тусгаар тогтнолоо сэргийх хэрэг төрөө байгуулдаг ийм л зүйл. Тэгэхээр бид бол өөрийн гэсэн төртэй нэг ард түмэн тусгаар улс гэдэг Монгол улс гэдэг өнөөдөр оршиж гэн гэдэг бол энд төрсөн төрнө гэдэг бол харах тийм зүйл байна л да. Монгол гэхээр ялангуяа Монгол улстай байхад бол энэ нэр нэг ажиглахдаггүй байх. Манай тамирчид их ярьдаг юм байлээ. Тэгээд гадаадад ягаад Монгол гэж нэрээ дуудуулаад гарахаар ер нь ялагдахад хэцүү байдаг. Тийм ээ? Ялагдана гэж бодохоос маш хэцүү байдаг. Ягаад гэхээр эн чинь зөвхөн тэр тамирчин биш. Монгол улс ялагдж байгаа юм шиг санагдаад ерөөсөө болдоггүй гэдэг. Ийм бас нэг сэтгэхгүй байдгийм билээ. Тэгэхээр энэ бол яг л Монгол хүн болгонд байх ёстой зүйл бахаа гэж бодож байна. Хамгийн гол нь тэнд үлдчихэж байгаа юм байна. Үлдэхийн тугаа одоо харамлсан тийм сэтгэл сонь төрсөн надад. Тэ. Яг тэнд ингээд нэг жижиг туг. Тийм ээ? Нэг танил өнгөтэй. Танил одоо хэлбэртэй тэр өнгө үлдэх гээд байгаа юм шиг тийм сэтгэл, тийм харам сэтгэл төрсөн. Тэгэл очоод мөргөөсч бүгд чивч мөгөл. Би бол одоо яагаад тэгээд явсныг бол мэдэхгүй байна. Өстөө нөгөө хүний тийм зүрх сэтгэлийн тийм нэг хөдөлгөөн байсан баг, үйлдэл байсан баг гэж боддог шүү дээ. Зүрх сэтгэлийн дуудлага гарлаад очиж мөргсөн баг л гэж бодсон шүү дээ. Сүүлд нь Орхон баяр үргэлж хэлж байгаа өстой. Манай тугал босоо үдлэг гэдэг зүйл бол байсан байхгүй. Тэгээд тугаа бас аваагүй шүү дээ би чинь. Тий. Босоо байж энэ зөвхөн миний сэтгэл зүрхнээс гарахгүй байх би гэж бодож байна. Монгол хүн бүрийн зүрхнээс эх орноо хайрлах чин сэтгэл гарах байх гэж бодож байна. Мэдээж Монгол хүн болсноор маш их бахархдаг. Тусгаар ус эх оронтой байна гэдэг үнэхээр одоо гайхамшиг тий. Үгээр хийж болохгүй сайхан зүйл. Тэр энэ зүйлийг одоо үнэхээр хайрлаж хамгаалж одоо инхрийж явахгүй болохгүй маш нандин зүйл. Тэгээд бүгд эх орондоо хайртай байгаараа өөрийгөө хайрладаг шиг эх орноо бас гоё тэгж хайрлаасаа гэж хүсэж байна. Бидний өвөг дээдэс 800-ны тэртээд Монгол хэмээх нэрийг дэлхийн дайдаар цуретуулж өрн дорныг холбосон амар амгалан хэм хэмжээг тогтоож явсан гайхамшигт түүхтэй. Монгол нэр бол
Монголчууд бидний амь амьдрал, сүр хүч, үрээ дуудлага билээ. Энэ бол Монгол. Монгол хэмээх нэр